Би нэг доор ингээд нэг хийхээр ингээд 1 2 3 бичлэг хийждэг. Тэгээ ерөнхийдөө би одоо ингээд завгүй олон дараагийн 7 хоногоос эхлээд миний шинэ ажлын үнэмлэх олох сургалт моролд гээд ер нь ингээд маш завгүй болно. Тэгээд завтаад байгаа дээрээ ерөнхийдөө хийдэг бичлэг оруулчих. За өнөөдөр ахаад үргэлжлэл одоо дахиад нэг ярих сэдв нь болохоор хэрвээ та Америкт ирж амьдрий гэж бодож ивэл хэрвээ Америкт амьдарч байгаа бол нэг л уучраа олохгүй хөлөө олохгүй яах вэ гэж бодож байгаа бол энийг анхааралтай сонсоод хэрвээ таалагдвал та фоллоу дараарай заяа. За Америкт ирсэн хүмүүсээ удаан амьдарч байгаа тэр 10 жил 20 жил 5 жил 6 жил болцсон 2-оос дээш болцсон тэр хүмүүстэй чи дүнгэж ирээд амьдарч байгаа чи тэр хүмүүсийн амьдралтай өөрийнхөө амьдралыг харьцуулах хэрэггүй. Тэгэхээр хэрэггүй. Яагаад тэгэхээр тэр хүмүүс чинь аль хэзээний уучраа олцсон, хөлөө олцсон, газар нутагтаа дасан зогтцсон байгаа байхгүй юу? Бид нар бол одоо би бол ингээд 7 жил болчихж байгаа. За би хаваа 5 жилээс одоо Ютад ирээ 2 жил болж байна. Одоо л би ингээд дасан зогсох гэж заяа. Америкт ирэхэд одоо зарим хүмүүс шүү. Хүмүүсээс юм асуухаас илүү мэрэгжлийн хүмүүсээс нь асуугаад зөвлөгөөгөө аваад мэрэгжлийн хүнд нь хандах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд мэрэгжлийн бус хүмүүсээс асуучаад буруу мэдээлэл аваад буруу зөв яваад байна зарим хүмүүс. Жишээ нь Америкт ингээд ирэхэд та сургуулаар ирэх юм бол танай сургууль чинь өөрөөсөө part-time job-ыг чинь олгоно. Тэгээ сургуулаас social security number өгдөг заяа. Зарим сургуулийн ямар мэдгүй би мэдгүй. Миний сурж исэн BYU Хаваагийн сургууль битээр нөхөртөө хоёулаа оюутан болж ирж хоёуланд нь social security number өгсөн. Тэгээд хоёулаа part-time-аар ажилладаг гэсэн заяа. За ажиллаад ингээ олчиж байгаа. Байр сургууль битээр хоёулаа scholarship-ээр ирсэн болохоор байр нь 100% бүх юм ингээд 100% ингээд үнэгүй байсан. За тэгж жагаад Ютад нүгээд би дагаад сургуулаа төгсөөд би дагаад Ютад нүгээд ирэнгүүт бид нэр хүмүүс ихэвчлэн дандаа таньдаг найз нөхдөө таньдаг хамаатныхаа тэр хүмүүсээ л ингээ барааддаг заяа. Бид хоёрын зүгээс болохоор манай нөхрийн найз нэнд байсан. Тэгээд ерөнхийдөө энэ Юта айгу тайван газар гэдэг утгаараа Ютад ирсэн. Тэгээ эхний одоо Ютад ирээд ингээ ажиллаж байхад ажиллах эрэхтэй бол газрууд авдаггүй. Ажиллах эрх. Social security number гэж нэг тустай байдаг. Ажиллах эрх гэж тустай байдаг. Ажиллах эрхээ аваад дурын компанид ажиллаж болдог. Гэхдээ манай нөхөр болохоор компаниас ажлын offer буюу одоо ажлын зөвшөөрөл аваад тэгээ 1 жил 6 сарын зөвшөөрөл аваад ажилласан. Одоо манай нөхөр болохоор ингээ мастергээ төлбөрөө төлөөд явж байгаа заяа. Тэгэхээр дөнгөж ирж байгаа хүмүүс та ингээд санхүү чинь ингээд тогтох гэж уднаа тий удна. Одоо нэг хөлөө олоод ингээ яг нэг жигдрээд ингээд иртэл ажиллах хэрэгтэй хүмүүс бол дороо жигдрээд ингээ дуурайхаа компанид орчдیں۔ Заяа. Тэгэхээр дөнгөж ирж байгаа англи хэл чинь сайн биш бол англи хэлээ сайжруулад тэгээд сураад юмаа хийх ингээ явж иж болно. Дээрээс нь зарим хүмүүс айгүй буруу мэдээлэл өгдөг. Жишээ нь манай нэг найз гэж хэлсэн аахгүй. Чи Америкт ингээл ирээл бараг л дэлгүүрт хүүхч ойрлоод уйлах юм бол чамайг баривчлал аваа явчихна. Замаар явж байгаа гаралд гэрлэгүү гарцаар гарах юм бол бас цагдаа ирээд авчна гэл айгүй тиймэрхүү юм ярьдаг. Тэгээд худлаа заяа тийм юм. Хэрвээ хүүхдээ яг зодох юм бол хүүхдийн хууль гэж айгүй чанга юм бэлээ. Одоо манай хүүхд ингээд жишээ нь гэртээ ингээд манай том хүүхд ингээд амар уйлаад хаалганы доор ингээд зургтын нутраас нь уйлаад цагдаа ирэх гээд амар орилсон ч манай хөрш нөгөө мэдүүлэг өгсөн байхгүй хүүхдэд зааж ин репортлцсан. Тэгсэн чинь сургууль дээр нөгөө тэр мужаасан сургууль хүүхдээ хүчрхийл хамгаалсан мужаасан сургууль дээр нэрээд манай гэрт ирээд манай нөхөр хүүхд бидрийг шалгаад нөхөрчөө хүүхдэд заасан гэж асуугаад хэрвээ yes гэж хэлэх юм бол yes гэж хэлэх юм бол заяа тэгж байгаа байхгүй юу? Бид нар хүүхдүүдийг чинь аваад бүх хүүхдүүдийг чинь аваад government ингээ аваад өөр гэр бүлд өгнө. Энэ бол Америк. Энэ л Америкийн хууль заяа. Америкийн хууль маш чанга. Гэр бүлийн хүчирхийлэл хууль үнэхээр чанга. Тэгээ бид тээр үгүй тийм байхгүй. Бид тээр хүүхд хүмүүжил энэ бол culture, Монгол соёл. Манай хүүхд ингээ зургт үзэгсэн, унтраасан, тэгээ ингээ уйлсан, тэгээ ингээ репортлсан байна. Одоо бид тээр хүүхдээр ингээ анхаарай гэд. Тэгээ манай дээр нэг 7 хоног
7 хоногт нэг ирж байгаа. Нэг 12 7 хоногт нэг ирээд 2 удаа л ирсэн. Тэгээд ирэхээ болцоо. За танах хаагдлаа зүгээр байна гэд. Энэ мэдчлэн Монгол байгаа хуулиараа Америкт байгаа хуультай андуурч хэрэг төвөгт орооцолт ба өөр шүү. Үнэхээр өөр заяа. Гэр бүлийн хүчирхийллийн хууль бол бүр өөр, маш чанга. За тэгээд дээрэс нь дахиад нэг хэлэх чинь битгий хүмүүсээс асуу. Мэргэжлийн хүмүүсээс асуу заяа. Мэргэжлийн хуульч муулч визээс олгож байгаа мэргэжлийн хүмүүсээс нь л асуу. Тэр хүмүүс чинь өөртөө ингээд өөртөөх нь хэлэхгүй заяа. Хэлэхгүй яа тэгэхээр өөртөө яаж сольсон хэлэхгүй штэ. За тэгээд бас нэг юм нь болохоор хүүхдтэй play date хий гэж байдаг. Дөнгөж Монголоос ирсэн хүүхэд амар ганцаарддаг, хил ус авахгүй айгүй хэцүү. Тэгэхээр Монгол хүүхдүүдэд тоглоулъя гэж боддог. Гэтэ үгүй. Монгол хүүхдүүд чинь монгол хэл мэдэхгүй англи хэлтэй учраас айгүй хэцүү идэм л манай хүүхд ингэ монгол хүүхдэд авсан чинь намайг ойлгохгүй би байнга гээд араас нь гүйсээр ядарч ин би буцаага намайг хөөгөөч гэж хэлж чадахгүй байна гэж уйлж исэн айгүй стресстэй. Тэгэхээр эхлээ хүүхдийнхээ англи хэлийг маш сайн сайжруулсныхын дараа та монгол хүүхдүүд Америкт амьдардаг монгол хүүхдүүдтэй гоё play date хийж олноо. Бас гадаад хүүхдүүд бас айгүй хөөрхөн найрсан. Манай хүүхд одоо хятад найз нь айгүй англи хэл манай хүүхдэд хамгийн анх зааж өгсөн. Одоо л найзууд тэгээд гадаад хүүхдүүд бас айгүй хөрхэн англи хэл заагаад ингээ өгч. Тэгээ хүүхдээ англи хэл бол маш сайн хурдан сайжирд юм билээ. Тийм байна. Тэгээ play date хийхдээ хүүхдүүд хоёр монгол хэл англи хэлтэй хоёр хүүхэд хоорондоо тоглож чаддгүй мэлээ. Тэрэн дээр бас анхаараарай. Дараа нь гомдож момдох монголчууд ингээ амар их зантай, Америкт байгаа монголчууд их зантай гэж битгий ойлгоорой. Угаасаа монгол хэлтэй хүүхэд хоёр тоглохоор хэцүү шттэ. Тэгээд тийм болохоор тэн дээрээс анхаараарай. Тэгээд ажиллах хэрэгтэй, social security номертой бол хаач ямар ч ажил хийж болно. Таны дегри чинь мастер одоо юу байсан ч хамаагүй та дуртай компани руугаа өөртөө хэрвээ итгэлтэй юм бол тэр одоо ямар ажил хийх хүсэж байгаа компани руугаа apply ярьсан орох юм бол угаасаа ажлууд зөндөө байгаа. Ажлын байрууд бол ажиллах хэрэгтэй бол зөндөө байгаа шүү. Хаасаагүй байгаа. Ажиллах ирэхгүй бийж ажил олдохгүй байна гэд. Тэгээ маш эрэхтэй Монголоос эрэхтэй бүх юм ингээд төлөвлөсөн ирэх хэрэгтэй. Та эрүүл мэндийн даатгал авах хэрэгтэй. Ирээд эрүүл мэндийн даатгал авах хэрэгтэй. Машины даатгал авах хэрэгтэй. Тэр чинь бүр заавал юм авах ёстой зүйлүүд байхгүй. Тийм болохоор маш сайн мөнгөө сайн хадгалаад мөнгөтэй ирээрээ, хоол ундаа ядаж аваад авах мөнгөтэй бас ирээрээ гэж хэлмээр байна. Тэгээд одоо ер нь Америкт амьдрахад аюу хэцүү болсон. Аялжил хэрвээ та тогтсон Монголда байртай, савтай тий үнэхээр амьдрал чинь тогтсон бол зүгээр аялжил ирээрээ хичээлмээр байна. Тэгээ би бол одоо сургуулаа төгсч чадаагүй. Тэгээ одоо дуусгаад төгсөөд тэгээд бүрэн боловсролоо эзэмш дуусчаад Монгол руугаа явъя гэж бодож байгаа. Манай аав ээжээр одоо арга нас өндөр болж байгаа. Наа хүлээж байгаа учраас кясын ихэд дуусчихад аль болох Монголдо очиж амьдрах гэсэн бодолтой байгаа. Тийм болохоор та бүхэн бас энэ дээр анхаарал. Тэгээд Америкт байгаа монголчууд зөндөө мундаг, сайн монголчууд зөндөө байгаа. Та муутай таарсан байж болно. Гэтэ тэрүүгээр бити дүгнээрээ сайхан сэтгэлтэй сайн хүмүүс зөндөө байгаа шүү гэж хэлмээр байна. Баярлалаа баяртай.